Сайн байцгаана өрх үзэгчтэй. Эрх зүйн хөтөч хуулийн нэвтрүүлэг ээлжид дугаараа төлөвлөж байна. 2012 онд батлагдсан шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль хэрэгцээр бас багагүй хугацаа өнгөрсөн байна. Тэгэхээр энэ хуульд одоо иргэдийн төлөөлөгч шүүх хурлд ямар эрх үүрэгтэйгээр оролцдгийг иргэдийн төлөөлөгчийг хэрхэн яаж сонгон шалгаруулж шүүхэд одоо иргэдийн төлөөлөгчөөр оролцуулдаг юм бэ гэдгийг өнөөдөр бас тэр бүр манай иргэд сайн мэддэг байх. За иргэдийн төлөөлөгч өнөөдөр шүүхэд одоо олон нийтийг иргэдийг төлөөлж орсноор за шүүх хурлын шинжил хэрхэн яаж явагддаг мөн шүүхийн шинжилэл хэрхэн яаж өрнөдөг юм бэ гэдгийг бол бас харж болохоор ингээд бид өнөөдрийнхөө энэ дугаарыг шүүхийн ерөнхий зөвлөлтөд хамтран бэлтгэж үзэгч та бүхэнтэй өргөн барьж байна. Монгол улсын ерөнхийлөгчийг санаачилсан шүүхийн шинтгэлийн багц хуулийн ер нь одоо шинтгэлийн нэг том бүрэлдэхүүн хэсэг нь энэ шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталж шүүх хуралдаанд иргэдийг нэлээд тийм өндөр үүрэг хариуцлагатай оролцуулахаар зохицуулдаг хийсэн явдал бол шүүхийн шинтгэлийн одоо нэг чухал тал юм байгаа юм. Иргэдийн төлөөлөгчийг ингэж шүүх хуралдаанд өөрөөр хэлбэл хуульч биш, шүүгч биш иргэнийг ингэж оролцуулдгийн учир нь юу юм бэ гэхээр шудраг ёсны шалгуураар хэрэг маргаан шүүж байгаа тэр шүүлтүүрийг, тэр процессыг одоо олон нийтэд харуулах гэсэн, олон нийтийн ажиглал хяналтыг тогтоох гэсэн ийм зорилготой байдаг л дээ. Өнөөдөр Монгол улсад бол иргэдийн төлөөлөгчдийг санамсаргүй байдлаар сонгож Монгол улсын одоо 25 нас хүрсэн одоо аль ч иргэн шүүх хурлаанд орох тэр боломжийг хангасан юм хуультай болсон байгаа. За иргэдийн төлөөлөгч маань шүүх хурлаанд ороод тухайн хэрэгт орж байгаа оролцогчдын одоо гин бургийн асуудал, дээр нүүл баримтын асуудлаар дүгнэлттэй шүүх хурлааны явц танилцуулдаг. За уг нь бол хуулиараа бол шүүгчтэйгээ хамт шийдвэр гаргах, шүүн таслах эрхтэй байхаар байсан боловч одоо үндсэн хуулийн зэцээс бол энэ боломж өгч үзсэн учраас одоо бол зөвхөн одоо дүгнэлтэд танилцуулдаг. Түүнийг бол шүүгч заавал хүлээн авах шаардлагагүй. Ийм одоо эрх зүйн орчинтой байгаа. За та ерөнхий шүүгчийн туслах Эрдэнэ зөвхөн чулаа болсон байна. 502 талдаар болсон байна. Давчиг өрөнд болдог. За бид нэг олон нийтэд харилцах мэрэгчлэнтэй уулзах. Та ийш хөрвүүлээ гэсэн үг. Каркас компанийн хэмжээтэй Баянгол дөрвөн татврыг хэлтсэн явсан байсан шинэ холбогдох цахилгааны иргэн шүүхт иргэдийн төлөөлөгчөөр оролцсон юм байна. Иргэн шүүгчийн цэцлэгийн цагтаа 500 талд бид нэг хүргээд та тэнд хэргийн материал эрх үүрэгтэй танилцах юм байна. За иргэдийн төлөөлөгч хэрэг хяншидлах ажиллагаанд оролцохдоо идэвхтэй санаачлахтаа оролцох, за шүүхийн дуудсан цагт хүрэлцэж очих хэргийн материалтай танилцах асуудал нэг талаас яригдж байдаг. Нөгөө талаас шүүхийн хамгийн газар сонгогдсон иргэдийн төлөөлөгчд хангалттай мэдээлэл олгох, хэргийн материалыг танилцуулах энэ асуудлыг одоо идэвхжүүлэх ёстой байдаг. За та Каркас компанийн хэмжилттэй Баянгол дүүргийн татврын хэлтсийн улсын байшлагч нарт холбогдох захиргааны эрх хүчингүй болж ирсэн захиргааны эрхт иргэдийн төлөөлөгчөөр оролцохоор програмаас сонгогдсон байгаа. За иргэдийн төлөөлөгчөөр оролцоход бас эрх эдэлж үүрэг хүлээж оролцохоор байгаа. Энэ эрх эдлэх, үүрэг хүлээх, энэ хэргийн материал танилцах энэ эрх үүргийг би танилцуулаад та тэгээ хэргийн материалтай танилцаад тэмдэглэл хийж оролцсон. За иргэдийн төлөөлөгчөөр нэгэнт сонгогдсон учраас та шүүх хурлаанд оролцох, тайлбар мэдүүлэг одоо талуудаас асуулт асуух, хэргийн материалтай танилцах ийм эрхтэй. За мөн үүрэг хүлээж оролцохоор байгаа. Ямар үүрэг хүлээж оролцох вэ гэхээр одоо шүүх хурлааны дэгийг сахиж оролцох. За мөн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль заасан одоо оролцохгүйс бусад тохиолдолд одоо оролцох, шүүх хурлааныг одоо орхиж гарахгүй байх, шүүх хурлааны дэг захирагдах тийм ээ ийм эрхтэй, үүрэгтэй оролцохоор байгаа. За тэгэд мөн хэргийн оролцогчтой хувийн харилцаанд уулзахгүй байх, буюу хэргийн оролцогчид хэмжлэгч хариуцагчтай, өмгөөлөгчтэй одоо дангаар уулзахгүй байх. За мөн энэ хэргийн талаар өөрт одоо мэдсэн танд одоо та танилцлаа шүү дээ. Энэ хэргийн талаар одоо бусдад одоо мэдээлэхгүй байх. Энэ хэрэгтэй холбоотой асуудлаар хэвлэл мэдээлэл олон нийтийн байгууллагууд өөрийн одоо нэг үзэл бодлыг одоо илэрхийлэхгүй байх ийм бас
үүргийг бас хуулиар хүлээсэн байгаа. Тэгэхээр та бол одоо эдгээр материалуудтай танилцаж оролцохоор байгаа. За тэгээд мөн та бол иргэдийн төлөөлөгчөөр оролцож одоо бичгээр дүгнэлт гарч оролцсон. Дүгнэлт маань одоо энэ тухайн хэргийн талаар энэ акт үндэслэлтэй үгүй гэдэг талаар танд энэ мэтгэлцээ талуудын гаргаж байгаа мэтгэлцээ тайлбарыг үндсэн дээр танд ямар одоо энэ акт үндэслэлтэй гэж үзэж байна үгүй ямар ихтгэл үнэмшилтэй төрж ин тэр талаар одоо танд өөр төрсэн ихтгэл үнэмшлийн талаар дүгнэлтээ бол бичгээр гаргаж шүүх бүрэлдэхүүнд гаргаж өгөхөр байгаа. За тэгээд энэ дүгнэлт гаргах явцад ч юм уу ажил энэ хэргийн оролцогчоор хэрхэн материалтай танилцж байгаа явцад хэмжлэгч буюу хариуцагч, хурдагч тэгээд шүүгч, прокурор, өмгөөлөгчийн зүгээс одоо танд дүгнэлт гаргахад ямар нэгэн байдлаар бас нөлөөлөх орлого гаргасан тохиолдолд танд нөлөөлийн мэдүүлэг хөтлөх ийм бас эрх нь бол байгаа. Одоо юу гэдэг энэ дүгнэлтийг гаргахад одоо энэ хэмжлэгчийн өмгөөлөгч юм уу энэ хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс одоо ингэж нөлөөлөх байдлыг гаргалаа гэдэг үгээс нөлөөлийн одоо мэдүүлгийг бас юм хөтлөх эрх нь бас танд байгаа. Нэг нөлөөллийн бичиг мэдүүлгийн талаарх танилцуулах бичиг баримтын заавар энд байна. Тэгээ заавар энд байгаа. Энд бас иргэдийн төлөөлөгч. Тий одоо та бол энэ дээр дүгнэлтээ гаргаад явна. Тэгээ одоо энэ тухайн хэргийн та бол хуралд орохоос өмнө хэргийн материалтайгаа танилцчихлаа тийм ээ. Танилцаад шүүх хуралдаан дээр талууд мэтгэлцээд тайлбар мэдүүлгээ гаргаад эцсийн одоо шүүх хуралдааны дуусахаас өмнө танаас шүүх бүрэлдэхүүн асууж шүү дээ. За иргэдийн төлөөлөгч дүгнэлтээ уншиж танилцуулаа гэдэг. Тэгэхэд бол та бол энэ одоо энэ талуудын одоо гаргасан тайлбар өмнө хэрэг тогтсон материалтай танилцсан байдалтай дүгнэлт хийгээд танд ямар ихтгэл үнэмшилтэй үчинтэй талаараа дүгнэлтээ акт үндэслэлтэй хэсэг талаар дүгнэлтээ гаргаж өгөх байгаа. 15 онд батлагдсан хуулиас хойш одоо иргэдийн төлөөлөгч маань санамсаргүй програмаар сонгогдож одоо Монгол тухайн шүүхийн оршин байгаа газрын иргэн одоо хэн боловч одоо оролцох юм боломжтой болсон байгаа. За тэгэхээр иргэдийн төлөөлөгч маань шүүх хуралдаанд оролцохдоо дээр хэрэг үүрэгтэйгээр оролцохоос гадна тодорхой хэмжээнд ажилласныхаа төлөө одоо хөлс олох асуудлыг одоо шүүхийн иргэдийн төлөөлөгч эргэцэн байдлын тухай хуулиар зохицуулсан байдаг. Одоо аслагдсан сум дүүргээс ирж оролцож байгаа тохиолдолд бол иргэдийн төлөөлөгчийн замын зардал, за томилтын зардал гэсэн асуудлууд яригдж идэг. За энийг мөн адил одоо шүүх төрийн албан хаагчийн үйлчилгээний албан хаагчийн одоо энэ томилт олох одоо журмаар адилхан тэгштэн одоо зохицуулсан байдаг. Таны мэдвэл зохих хуулиас шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай 6 дугаар зүйл. Иргэдийн төлөөлөгчөөр сонгогдоход хориглох зүйл. 6-гийн 1. Монгол улсын ерөнхийлөгч, улсын хурлын гишүүн, засгийн газрын гишүүн, үндсэн хуулийн цэцгийн гишүүн, шүүгч, шүүхийн ажилтан, прокурор, өмгөөлөгч, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагч, тухайн орон нутагт үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн албан хаагч, онцгой байдлын албан хаагч, аймаг нийслэл, сум, дүүрэг, баг хорооны засаг даргыг хориглоно. 6-гийн 2. Иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулахдаа үндэс угсаа, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ боловсрлоор нь ялгуурлан гадуурхахыг хориглоно. Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль хэрэгжээд бас бага хугацаа өнгөрсөн байна. Тэгэхээр энэ хугацаанд мэдээж одоо альва нэгэн шүүх хурал бол иргэдийн төлөөлөгчийг тийм ээ одоо яг сонголтоор гэж оролцуулж байгаа. Тэгэхээр ингэснээр энэ хууль батлагдсанаар энэ хууль хэрэгжиж эхэлснээр ер нь энэ иргэдийн төлөөлөгч ингэж оролцож байгаа нь ер нь ямар ач холбогдолтой байна, ямар үр дүнтэй байна. За иргэдийн төлөөлөгч бол өмнө нь шүүх хуралдаанд бас оролцож байсан тийм ээ өмнө нь. Гэхдээ энэ шинэ шүүхийн иргэдийн төлөөлөгч эрх зүйн байдлын тухай хуулиар иргэдийн төлөөлөгчийг нэлээ өргөн хүрээтэйгээр бүх иргэд оролцох боломжтойгоор хуульчилж өгсөн. Өөрөөр хэлбэл жилд нэг хүн нэг удаа иргэдийн төлөөлөгчөөр оролцох боломжтойгоор гэхээр олон хүн энд хамрагдах боломжтой болж байгаа. Ерөнхийдөө иргэдийн төлөөлөгчд шүүх хуралдаанд оролцож байгаа нь за шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх, за шүүхэд хөндлөнгийн иргэдийн хяналтыг тогтоох ач холбогдолтой зорилготой тийм ээ. Энэ удаагийн шүүх хуралдаанаар Каркас компанийн хэмжлэлтэй Баянгол дүүргийн татврын гэлцийн татврын улсын байцаагч нарт холбогдохыг хянж хэлцэнэ. За та бүхэн суулцгааж болно. За өнөөдрийн шүүх хуралдааныг шүүгч насан дэлгэр даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч сайхан туяа, шүүгч халиуна, нарийн бичгийн дарга дэнгч жаргал, иргэдийн төлөөлөгч даамбнаар оролцож байна. За шүүх хуралдаанд бүрэлдэхүүн шүүх хуралдаан нарийн бичгийн дарга иргэдийн төлөөлөгчөөс хууль заасан үндслээр татгалзал байна уу? За дарааллын дагуу иргэдийн төлөөлөгч Тангараг оргий.
Нийслэл захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдаанд оролцож байгаа иргэдийн төлөөлөгч Гүжир Охтой дам би хүний эрх эрхчлөө шудрагс хуулийг дээдлэн хэрэг маргааныг хэнээсч хараа тусаар дүгнэлт гарахаа батлан тангаргалъя. Миний бие өргөсөн тангаргаан зөрчвөл хууль заасан хариуцлага хүлээх болно. Тангар өргөсөн иргэдийн төлөөлөгч Гүжир Охтой дам. Хэрэгээ шүүхээр шийдвэрлүүлж байгаа талуудаас аль аль нь үүдийн сэтгэл ханамжтай байх нь бас нэг хэрэг. Мэдээж зарим тохиолдолд аль нэг тал нь сэтгэл ханамжгүй үлдэх байх. Гэхдээ тэр нь буцаад иргэдээр яриад явахаас явна. Түүнээс гадна тэр иргэнээс сонссон эсвэл дан байдлаар шүүхийг ямар байдалтайг нь дүгнэж хилэлцэх, шүүх шудраг бус гэдэг юм уу байдлаар ярилцах асуудлууд байдаг. Харин өөрөө хэрэг маргаан шийдвэрлүүлэх гэж шүүхээр ирэхгүй ч гэсэн иргэдийн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцсон гэдэг нэрний хувьд шүүх ямар байр процессор явагдгийг, шүүх хурал яаж явагдгийг, хэргийн оролцогчд ямар эрх үүрэг эдэлдгийг, тэдэнд ямар оролцоо байдгийг энэ болгоныг нь хангах өөрөө биечлэн оролцсноор ойлгож мэдэх энэ талаараа иргэд нийтэд нийгэмд зөв ойлголт төрүүлэх, өөрсдөө бас мөн эрх зүйн мэдлэгийн талаас ч тэр нэмэгдээд бас эрх зүйн мэдлэгтэй болох. За мөн шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч оролцсон энэ үүргийг хэрэгжүүлснээрээ шүүхийн талаарх иргэдийн ойлголтыг бас илүү тодорхой болгоход, бодтой болгоход илүү хувь нэмэртэй гэж үзэж байгаа. Та бол сая одоо яг нэг юуны сонголтоор тийм ээ иргэдийн төлөөлөгчөөр шүүх хуралд оролцлоо. Тэгээд шүүх хуралд ер нь яг ингээд оролцоо сууж агаад хөндлөнгийн одоо тийм ээ гэрч одоо болж байгаа бүх процессыг хөндлөнгөөс хараад сууж штэ. Гэт ингээд бодоход ер нь шүүх хурлаас одоо төрж гарч байгаа иргэдийн төлөөлөгчөд төрж байгаа бодол ямар байсан бэ? Шүүх хуралдаанд одоо анхудаага юунд оролцлоо. Тэгээд энэ тохиолдлын жигмаар захим аргаар би сонгогдож энэ шүүх хуралдаанд оролцсон. Шүүх хуралдаанд бол хэн бүхний өмнө нээлттэй захиргааны хэргийн шүүх бүх шүүхүүд бол ер нь бас олон түмэнд бас юутай хаалттай тийм байгуулга биш юм байна. Одоо ингээд ингэснээр бол сая Каркас компани хэрэг дээр оролцсноор бол би бол үгэн хэлсэн, саналаа оруулсан. Ингээд бол ер нь бол хэн ч гэсэн одоо энэ шүүх хуралдаанд томилогдоо сонгогдоо захим югаар оролцохдоо хүмүүс болгон бас энд оролцож байгаасай шүүхийн дотоод хэрэг явдлыг бас дотроос нь мэдэрч бас ойлгож байгаасай шүүх бол одоо шүүх оролцох шүүх дээр ажиллах шүүхээс дэмжлэг тусалцаа авах хуулийн өмгөөл авах энэ бол хүн болгонд бол байх хэрэг. Тэгээд шүүх хуралдаанд оролцох хүн болгон оролцох нь бол иргэний үүргээ биелүүлж байгаа нэг чухал хэлбэр юм. Ардс нийгмийн чухал зүйл хэрэглэгдэх юм аа л гэж ойлгож байна. Цаашдаа бидний зорилт бол иргэдийг илүү өргөн хүрээтэй, өргөн эрхтэйгээр оролцуулах, ийм эрх зүйн орчныг бүрдүүлэх. За ялангуяа иргэдийн төлөөлөгчдийн гаргасан санал дүгнэлтийг шүүгч заавал харгалзан үздэг ийм одоо орчин бүрдүүлэх ийм зорилттой ажиллаж байгаа. За түүнээс гадна өнөөдрийн хуулиар бол Монгол улсын одоо аль ч одоо өнцөг болонд амьдарч байгаа иргэд бол шүүх хуралдаанд сонгогдох ирэх боломжтой. Тэгэхээр одоо хол аслагдмал байдаг. Ялангуяа одоо сумаас ирэх хөдөө бүр багаас одоо малчунгийн ирэхэд бол санхүүгийн асуудал хүндрэлтэй байдаг учраас энэ асуудлыг бид бас шийдэх гэсэн бодолтой. За мэдээж дээр нь иргэдээ бид бас урьдчилан мэдээлэлээр хангах, сургах. За шүүх хуралдаанд оролцох одоо тэр нөхцөл боломжийг илүү сайн хангаж өгөх талаар цаашдаа бас анхаарч ажиллах шаардлагатай байна. 7 дугаар зүйл. Иргэдийн төлөөлөгчийн хараат бус байдал. 7-гийн 1. Шүүгч, прокурор, өмгөөлөгч, хэргийн оролцогч болон бусад этгээдийн зүгээс иргэдийн төлөөлөгчд аливаа хэлбэрээр нөлөөлөхийг хориглоно. 7-гийн 4. Энэ хуулийн 9-ийн 1-д заасны дагуу сонгон шалгаруулсан иргэдийн төлөөлөгчийн нэрсийг шүүгч, шүүхийн ажилтан шүүх хуралдаанаас өмнө задруулахыг хориглоно. Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9-р зүйл. Иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах нөхцөлийг маш тодруулнаар зөвлөжилж өгсөн байна. Тухайлбал 9-ийн 6-ад шүүхийн тамгын газар иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон шалгарсан иргэний ажил олгогчид мэдээлэл хүргүүлнэ. 9-ийн 7. Энэ хуулийн 9-ийн 6-ад заасан ажил олгогч нь шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцох болсон ажилтнаа чөлөө олгож аливаа байдлаар саад учруулахгүй байх үүрэг хүлээнэ. Хуульд ямар
бэрхшээл байна, яаж шинжлэх үү гэдэг саналыг сонсохоор бид улсын зөвлөгөөнийг хийсэн. 8 цагаараа одоо төлөөлөгч оролцоод сая өнгөрсөн 4 сард ямар бэрхшээл байна, цаашдаа яах вэ гэдэг саналуудыг хийсэн. Эндээс харж байхад бол энэ иргэдийн төлөөлөгчдийнхээ санал өгүүлэлтийг тэр болгон сонсдгоо, тэрийг хүлээж авдгоо. Тэр санал өгүүлэлтийг шүүхийн шийдвэр тусгадгоо, тусахтаа яагаад аваагүй гэдэг шалтгааныг бичдгүү ийм асуудал байна. Ер нь одоо цаашдаа үндсэн хуулийг заасан шүүн туршлагын ажилд иргэдийн төлөөлөгчд оролцуулна гэдэг утгаар нь бид одоо шүүн туршлагын ажилд нь шүүгчдийн бүрэлдэхүүнд ороод хэрэг маргаа шийдэх ийм бүрэн боломжтой, энийг одоо шийдэх болцоо байна гэдэг саналуудыг өндөө гаргаж ирсэн. Бидний судалгаагаар бол одоо бол иргэний хэрэг бол эрүүгийн хэрэг дээр иргэдийн төлөөлөгчдийн санал өгүүлэлтийг бол тэр болгон харгалзахгүй байгаа нь харагдаж байгаа. За харин захиргааны хэрэг дээр тэр захиргааны хэрэг шийдвэрлэдэг процессын хуулинд бид нар оруулж өгсөн. Өөрөөр иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг заавал шүүгийн шийдвэртээ тусгана гэдэг. Нэгэнд иргэд бол санаа бодлоо ингээд бичгээр бол гаргадаг шүүх бүрэлдэхүүнд. Энэ бүрэлдэхүүн бол энэ иргэний гаргасан санаа бодлыг шүүхийн шийдвэртээ авсан бол авсныгаа бичдэг. Аваагүй бол үндэслээ бол ингээд авсангүй гэдэг тэр үндэслээ бичдэг болох явдал бол одоо чухал байгаа. Энэ асуудлаар бид нар бол бас хууль тогтоогч нарт бол санал онолоо хөргүүлсэн байж байгаа. За 3 дугаарт бол энэ янз бүрийн иргэд өөрөөр хэлбэл одоо санамсаргуу тохиолдол сонгогдсон иргэд ингээд энэ шүүх хуралдааныг ажиглаа сууж байгаа гэдэг бол өөрөө шүүх бүрэлдэхүүнийг хариуцлагатай, шударга, хуулиа дээдлж ажиллах их том иргэний хяналт болж байгаагаар энэ бас ач холбогдолтой гэж бид нэр үзэж байгаа. За бид өнөөдрийнхөө эргэцэн хөтөч нэвтрүүлгээрээ за иргэдийн төлөөлөгч захиргааны хэрхэн яаж одоо иргэдийг төлөөлж оролцож байгаа талаарх мэдээллийг бол одоо яг хуулийн дагуу хүргэлээ. За дараагийн дугаараар бид иргэний болон эрүүгийн хэрэгт иргэдийн төлөөлөгчийн одоо санал бодол ямар байдаг, хэрхэн энэ шүүх хуралд оролцдог талаарх бас мэдээллийг хүргэх болно. Ингээд манай өнөөдрийн нэвтрүүлэг үүгээр өндөрлөж байна. Эх 7 хоногт иргэн уулзлаа. Баярлалаа.